Сайн мэд. Сайн явж ирв. Сайн явж ирв. Баярлалаа. Мэргэжлийн тогооч болоход 2003 4 оноос хэд эхэлсэн. Ер нь бол нөгөө дэлхийн хамгийн өндөр бүтээгдэхүүнүүдийг хийдэг гэсэн галтгоонд ашигладаг тийм. Бүх өндөр бүтээгдэхүүн юу вэ? Орон нутгийнх байна уу? Эсвэл одоо дэлхийд өөр юу вэ тийм. Хамгийн үнэтэй мөг, хамгийн үнэтэй мах тийм. Ер нь чанартай бүтээгдэхүүн бүгдийн л гартаа барьж үзчихсэн. Түүгээр хоол хийж үзсэн. Тэгээд энэ хэд бол окей, мэргэжлийн тогооч болох хэрэгтэй юм. Яг хоол хийнэ гэдэг, хоол хийнэ гэдэг зөвхөн одоо нэг юм хэрчээд ингээд зогсох биш. Түүнийг зохиох. Одоо дарстаа яаж хослуулах вэ? За тэгээд тэрийг одоо яаж одоо боловсруулах вэ? Тэгээд тэрийг яаж тавглах вэ? Тэгээд тэрийг яаж одоо үйлчлүүлж байгаа хүмүүстэй таашаалах вэ? Одоо юу гэдэг сэтгэлийн болон амтлах мэдрэх төр таашаал яаж өгөх гэдэг тийм энэ бол асар том философи. Тэгээд тийм учраас тэр шийдэл мэргэжлийн тогооч болсон доо. За эхлээд ерөнхийдөө бол мэргэжлийн тогоочоор 3 жил. Тэгээд өргөжлүүлээд юугаар ресторан хотелүүд дэх чиглэлээр сурсан. За тэгээд өргөжлүүлээд мэргэжлийн тогоочийн багшлах одоо тэр чиглэл рүү бас сурсан. 2 жил гарсан. За тэгээд дараад нь конференцийн чиглэлээр нь ерөнхийдөө 1 жил сурсан. Тэгэхээр бүгднгийн гэсэн хослуулаад тий. Тэгээд эргэж ирж байгаа дахиад багшлахаар сураад ерөнхийдөө ингээд нийт 7 жил сурсан баг. Бид нар шиг ингэж нөгөө юу яадаг хөлдөн мах иддэг баг ус ховор болсон байгаа. Би бол тэгж бодож байна. Тэгээ тэр нь юу гэсэн үг гэхээр бидний хувьд одоо хөгжилтэй буюу одоо өөрсдийгөө тодорхой хэмжээгээр хөгжил төвшөлт гарцсан улс болохоор яаж явах вэ? Аль болох хөлдөн махнаас татгалзаж шүү дээ. Аль болох хөлдөн мах яаж хэрэглэхгүй байх вэ? Өдөр болгон шинээр битүү. Хөлдөгчний төлөгдөлд орж ийн тийм freezer burn гэж ярьдаг. Тэгээ тэр нь болохоор тухайн бүтээгдэхүүн ингээд цайчдаг. Цайн гэдэг нь юусгаар хөлдөгчний төлөгдөлд орж байгаа. Хөлдөгчний төлөгдөлд орсон бүтээгдэхүүн одоо шимт хичээл алдах, хүн төрхтэй бүх шимт хичээл байхгүй болох тийм. За тэгээ нөгөө хатах тийм ямар нэгэн усны молекулууд нь байхгүй болох. Тэгэхээр яах вэ? Бүх юм гадагшлаа л гэсэн үг шүү дээ. Хэрэгтэй бүх юм гадагшилж байгаа. Тэгэхээр ингээд ийм болцсон махыг бид нэр идээд байна гэдэг нь юу гэсэн үг? Тэндээс та хоосын нэрийг л авна шүү дээ тийм. Тэгэхээр бидний хувьд болохоор илүү юу гэдэг нь за тэр тухайн бүтээгдэхүүнийг бид нэр одоо сүүлийн технологиор бол те вакуумдж хэрэглэх, вакуумдж хадгалах, хөлдөөхгүйгээр вакуумдж ашиглах тэр процедур руу тэр хөгжил рүү бид нэр явах хэрэгтэй байхгүй. Ус болгонд нэг өөр юм биш шүү дээ. За яг хөө бид нэр ингэж ойлгочих хэрэгтэй л дээ. Ер нь бол нөгөө 3 дахь цэцлэгийн орон буюу үйлдвэрлэгч биш орнд руу мэдээж эхлээд хөлсний бүтээгдэхүүн явуулдаг. Араас нь бэлтгэлүүд явуулдаг. Тэгээд дараад нь им явдаг те. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд 55 наснаас дээш 80% нь имний амралт болсон. Тэрний гэсэн үгээр та өглөөс бол юм уу? Шүнж байна уу, өдөрч байна хамаагүй. Тэгэхээр та өдөр болгон таны карманг өдөр болгон имийн сан тэмдэрдэг л гэсэн үг байхгүй. Улаанбаатар хэмжээнд бараг хотон болгоны доор заавал 1 юм уу 2 имийн сан байна шүү дээ. Би буруутгаж байгаа юм биш. Гэхдээ энэ ч өөрөө юу хэлж байгаа гэхээр эрүүл бус байна. Та нар эрүүл биш вэ шүү дээ. Эрүүл байсан бол имийн сангууд ингэж олон байхгүй байхгүй. Тэ. Тэгэхээр 55 наснаас дээш 80% нэмний амралт болчиход байна. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр мэдээж нөгөө гадны бодлого бол юу гэдэг нь 3 дахь цэцлэгийн орн руу те бүтээгдэхүүн явуулна. Бэлтгэлүүг нь араас нь юм. Тэгээ юмний амралт бол. Тэгээд яг нь Монголд болохоор нэг юм байгаад байна шүү дээ. Ихэнх одоо бараг дөнгөж төрсөн хүүхдээс бараг 100-аас хүртэл хүн антибиотик уугаагүй хүн бараг алга энэ улсад. Бүгд л уудаг. Тэгээ тэрийг ингээд хамаагүй өгчдөг те. Тэгээ нөгөө өөрийнхөө одоо яг ихэнх нөгөө хүмүүсийн хувьд болохоор бас мэдлэгүйгээс болоод тийм үйлдэл хийгээд байна л да. Эхлээд одоо яг юунаас болоод өвдөд байгаа те ямар шалтгаантай юм гэдэг тэр одоо урьдчилсан байдлаар шинжилгээ өгөхгүйгээс болоод зүгээр өөрийн дур мэдэж юм уудаг те. Тэгээ тэрнээс болоод дараад нь яах нь асуудал үүсч эхэлдэг те эрүүл мэндийн дээр. Компьютер жишээлбэл алдаа заах юм бол бид нар унтраагаад саач те. Бие организм бол алдаа заах тэрийг та унтрааж засах боломж байхгүй шүү.
Биоорганизм алдаа гэдэг өгөхөр хадгалал яваад шүү дээ. 5 жил, 10 жил, 15 жил, 20 жил хадгална. Тэгээ нэг өдөр яах юм? Уучлаарай би ажиллах боломжгүй гэдэг бүтэн алдаа цаа. Тэгээ тэр үед яах вөхөр мэдээж одоо эмний амралт болж эхэлнэ тийм. Тэгэхээр хүмүүс яадаг вэхээр өвдснийхөө хүн өвдөхөөр юу гэж боддог вэхээр өчтөр би юу идлээ, юу уулаа гэж боддог байхгүй юу. Тэгэхээр өчтөрийн зүйл биш. Энэ бол өмнөх 10 жил, 20 жилийн процедур байна. Та өмнөх 20 жилийн өмнө юу идэж уусан юм? Ямар юм хэрэгэлсэн тийм. Үүнээс шалтгаалж байгаа шүү дээ. Тэгэхээр өвдөн гэдэг маань ганцхан өнөө маргааш биш. Энэ бол олон жилийн хоригдл гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй болж байна. Сургууль орно. Сургууль дээр очиод тийм нэг консалтинг хийсэн. Ерөнхийдөө нэг хүүхдийн хоол дээр өөрчлөлт хийсэн газар. Тэгээд өдөр очиж хий нөгөө уушаа яаж ажиллаж байгаа. Мэдээж нөгөө гастрономийн салбар угаас хөгжөг учраас хөгжил нь нэлээд хойно явж байгаа учраас сургууль цэцэрлэгийн галтгаа бол мэдээж хойно байгаа. Сүүлийн галтгаа бол байхгүй. Стандарт шаардлага гэсэн галтгаа бол байхгүй. Энэ бол заавал өөрчлөх ёстой, хөгжүүлэх ёстой нэг салбартай өөрчлөхгүй бол болохгүй. Та одоо гэртээ хичнээн суперфуд аваад нэмэргүй шүү дээ. Та гэртээ хичнээн гоё хамгийн үнэтэй чанартай бүтээгдэхүүн гэртээ идээд хүүхдүүдтэй гэр бүлтэйгээ идээд нэмэр байхгүй шүү. Та гадагшаагаар л яг адилхан идэж бусдтай. Тэгээ бүгд л адилхан байх хэрэгтэй. Нэг стандарттай байх хэрэгтэй. Тэжиж бид нэр ирэл юм шүү дээ. За одоо ихэнх хүмүүс тийм хандлагатай байна л да. Миний хүүхдийн сургууль, миний хүүхдийн цэцэрлэг гэж ярьдаг. Тэгээ бусд нь яасан? Бусад сая 200 мянган хүүхэд нь яах юм? Тийм үстэй. Тэгэхээр бидний хувьд бол бүгд л адилхан нэг одоо нийгэм байгаа учраас тэрийг хамтдаа л өөрчлөхөөс ганцхан өөрийгөө бодож болохгүй байна. Хүүхдүүд бүтэн өдөржингөө энэ сургууль дээр байна. Тэгэхдээ энд яг авах ёстой шимт хичээлээ энд одоо идэх ёстой зүйлээ бүрэн дүүрэн идэж байгаа бол энэ бол хамгийн чухал зүйл. За мэдээж энийг бид нар олон талаас нь хүүхдүүдэд ойлгуулж олон талаас нь өөрийг нь ямар нэгэн өвчлөөс урьдчилан сэргийлж байгаа бас нэг хэлбэр. Тэгэхээр төсөл маань амжилттай явсан байна. Үр дүнгээ өгч байгаа юм байна. Дараагийн левел буюу дараагийн шатнд бид нэр өшөө хөгжүүлэх талтай энэ бол дахиад цааш нь ажиллаж байгаа. За ерөнхийдөө бол нөгөө шинэ үеийн галтгоо гэж бид нар ойлгох хэрэгтэй. Шинэ үеийн галтгоо гэж юу юм? Novel cuisine гэж байна. Novel cuisine-ийн үед болохоор ямар учиртай юм бэ гэхээр мэдээж нөгөө хаягдлгүй ажиллах бүтээгдэхүүн байх гэхэд энэ бүтээгдэхүүнээс шимт хижээлийн авыг өлөхөд тусна гэх юм. Хэрвээ энэ бүтээгдэхүүн дотор байгаа шимт хижээлийн дотор нь үлдээг үйл халуусна гэж боловсруулдаг гэсэн. Тэгээ тийм учраас бидний хувьд бол нөгөө ямар бүтээгдэхүүнээс юу авах уу гэдгийг мэддэг учраас яаж боловсруулахаа мэддэг учраас шимт хижээл алдагдуулахгүйгээр боловсруулна гэдэг бол энэ бол өөрөө novel cuisine буюу шинэ галтгоо. Галтгоонд ямар ч хаягдл байхгүй, ямар нэгэн одоо үлдэгдэл хорогдол байхгүйгээр ажиллаж байна гэсэн үг юм байна. Тэр нэтг гээд байгаа юм чинь зүйл чи юу гэхээр мэдээж л уураг. Хүнсний ихэнх бүтээгдэхүүнүүд уураг байгаа. За тэр яадаг гэхээр мэдээж 63 хэмжээтэй шиг хөөрнө. Хөөрөхдөө тухайн одоо шингэн зүйлс ч юм уу тухайн одоо ямар бүтээгдэхүүн байна тэрэнд байгаа бохир зүйлсийг дээшээ аваад хөөрдөг гэсэн. Тэгээ хөөрөөд явах вөхөр тэр чинь тийм нэтг гэдэг зүйл бий болж штэ. Тэрийг авснаар яхаа тухайн шилэн тунгалагч нь л гэсэн үг байхгүй. Эсвэл тухайн бүтээгдэхүүн тунгалагч нь. Тийм. Европт бол ер нь бол Европ галтгаа буюу одоо ер нь бол novel cuisine бол заавал авдаг. Нэтг гэдэг зүйл бол заавал авдаг. Тэгжиж тунгалагч нь, тэгжиж өнгө зүс сайтай, ядаж хүний нүд хараа баясгах юм юм бол байгаа. Ерөнхийдөө бол нитрит орсон хүнсний бүтээгдэхүүнийг 63 хэмээстэйш жигнэж идэх эсвэл 63 хэмээстэйш халааж усанд халаах эсвэл жигнэж идэх байхгүй. Шарж болохгүй эсвэл ил гал дээр шарах эсвэл хайрлан тавг дээр шарах юм байна. Шууд одоо direct unpaired foyer гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө шууд ил гал дээр буюу одоо тийм шууд контакт өгж болтгоо. Тэгэхээр нөгөө
Нэвтрээд авсны агуулмжтай бүтээгдэхүүн яадаг гэхээр мэдээж хавдар үүсгдэг. Энэ бол ямар нэгэн дотор нь химийн элементүүд холигдсон байгаа учраас. Ихэнх айлууд гэр бүлийн меню гэж байдгүй. Тэр нь юу гэсэн үг гэхээр тухайн гэр бүл аавын үеийн төрийг л иддэг. Ээж яадаг гэхээр аав руу залгана. Чи юу идэх юм? Тим хоол идэнэ. Тэгээд орой хүүхд гэртээ ирэхэд яг тэр хоол байж. 7 хоногийн давтамжтай иддэг хоолнууд юу гэхээр ихэнх монгол айлууд цөөн, будаатай уурга, гурилтай шил, баянш, бууз, бошуур 7 хоногийн давтамжтай шүү дээ. Өдөр 7 хоногт 2-3 удаа заавал иддэг тийм давтамжтай хоол гэсэн үг байхгүй. Тэр өөрөө юу илэрхийлдэг юм гэхээр гэр бүлийн меню гэж байхгүй. Гэр бүлийн бүх гишүүдтэй хамтдаа суугаад хамт идэх тийм боломж нь байхгүй наа л гэсэн үг байхгүй. Зөвхөн аавын л дуртай хоол гэж байгаа. Зөвхөн аавын дуртай хоол шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн менютэй байснаар бид нар яах вэ гэхээр мэдээж эмх цэцтэй худалдаа авалт хийх. Тэ? За дараад нь одоо ямар нэгэн илүүдтэй зүйл худалдаа авалт хийхгүй байх. За хэрэг өвчлөл үүсэх бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх. Тэ? Тэгээд тодорхой ээж стрессгүй хоол юм. Юу ямар хоол их яах вэ гэж бодохгүй. Тэ? Ингээд бүх юм тодорхой стрессгүй. Нэгт нь хоёрт нь гэр бүлийн меню зохиосноор яах вэ гэхээр бүгд хамтдаа сууж авах. Ер нь ихэнх хүмүүс одоо цагийн хүмүүс ямар байгаа гэхээр коучн дээр суух ч юм уу те бодин дээр суугаа хоолдог эсвэл ингээд ганцаараа те эсвэл уцаа оролдоод эсвэл компьютер оролдоод эсвэл нэг зурагт үздэг ч юм уу тиймэрхүү байдлаар ихэнх тохиолдолд хоолдог болцсон. Тэгэхээр хүн яадаг вэ гэхээр эхлээд нүдээр иддэг. Хүн нүдээр иднэ гэдэг нь юу гэхээр харж байгаа зүйл рүү л анхаарна. Тэгэхээр би хоол руугаа биш би харж байгаа зүйл утас руугаа ч юм уу компьютер ч юм ямар нэгэн зүйл анхаарч байгаа бол тэгэхээр шүсний хүчил алдаа зааж эхэлдэг. Хүн идж байгаа зүйл рүү анхаардаг учраас та. Энэ бол нарийвчсан зүйлүүд л дээ. Тэгээ ерөнхий биенийг ярьж л дээ. Тэгэхээр хүн идж байгаа зүйлс буюу нүдээр иддэг учраас хооллохдоо бид нэр зөвхөн хоол руугаа л фокусч зөвхөн хоол руугаа анхаарч л идэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгжиж бид нэр одоо шүсний энэ шахалт хүчил за дээрэс нь доошлоод ходоодны хүчил цөс нойр билчрах. Эдгээр бүгд хоорондоо уялдаатай. Хэрвээ ам дотор алдаа зах юм бол доош алдаа заанаа л гэсэн үг. Тийм янз бүрийн нэмэлт холилогч амтлагч хэрэглэхгүй байя гэх юм бол хамгийн түрүүнд бид нар маха зөв сонгох хэрэгтэй. Малын хөдөлгөөн ихтэй махыг нойтоо ол хийхэд ашиглана. Малын хөдөлгөөн бага хэсгийн махыг хөрөө ол хийхэд ашиглана. Тэгэхээр нойтон боловсруулах арга, хөрөө боловсруулах арга гэж нийт боловсруулах 16 аргыг 2 хувадаг. Тэгээд тэндээсээ шалтгаалаад ямар одоо малын хэсгээр ямар хоол хийх үү гэдэг сонголтууд гарч ирдэг. Тэгээд ихэнх тохиолдолд бол яг нь монголчуудад яг одоо алдаа заагаад нь юу гэхээр махныхаа одоо жишээлбэл хаа юм гойны махаар хуурах хийгээд байдаг. Тэгээд хөдөлгөөн ихтэй мал чинь яг малын хэсэг мах нь тэр чинь удаан буцлах нь нойтон боловсруулах арга ашиглана шүү дээ. Чанах, гулаш хийх, рагу хийх юм уу те. Эсвэл карри хийх юм ийм соуслог, эсвэл чанахтай тийм аа. Гэтэл бид нэр өөр юм хийдэг. Гойны махаар юу хийх? Цөв хийгээд идэг үстэй. Тэгээ цөв хийхээр яах юм? Тэр малын хөдөлгөөн ихтэй хэсгийн махаар цөв хийхээр яах юм? Чи болохгүй удна үстэй. Тэгээ дээрэс нь ногоогоо хийгээд дээрэс нь гурлаа хийчихээр яхаа буцалгаад ахаар. Тэ? Ялз болно үстэй бүх бүтээгдэхүүн. Тэгээ ялз болсон бүтээгдэхүүн яах юм? Ямар шимд ижил байхгүй ш. Тэгэхээр ингээд малынхаа махыг өөрөөсөө буруу сонгодог учраас буруу махаар буруу сонголтоо хийгээд учраас ингээд алдаа заагаад. Тэгэхээр нэмэлт төр бүтээгдэхүүнүүдийг ашиглагаас өмнө яг байгалийнхын амтыг мэдрэх хэрэгтэй. Мэдээж амтлагч их хідээдэх юм бол хэлний мэдрэхүүнүүд мэдээж мэдрэх нь багасдаг. За амтлагч их хіддэг үний бол хэл нь ингээд цайгаад эхэлчихдэг юм их тохиолдол. Тэгээ бидний хувьд яах хэрэгтэй гэхээр ер нь бол тийм амтлагчнаас бол зайлсхийх хэрэгтэй. Ер нь бол их юм. Ер нь зүгээр одоогийн байдлаар бол зорилго маш тодорхой. Эрүүл хүүхдүүдийг энэ нийгэмд нийлүүл. Чанартай бүтээгдэхүүн богино хугацаанд энэ нийгэм нийлүүлээч. Хажуугаар нь нөгөө бас нэг зорилго нь болохоор энэ хүүхдүүдтэй эрүүл хооллолт ингээд өөрчлөлт. Нэг өдөр хамт өнгөрөөж 70 хүртэл хэлсэн баярлалаа. Амжилт хүсье. Амжилт.